За сайн байцгаана уу. Өнөөдөр 100 өдөр 100 тогтооны чаленжийн маань хамгийн сүүлийн өдөр байгаа. Сүүлийн тогтоогоо дүүргэнэ. За тэгэхээр дүүрэх тогтоо маань болохоор 38 гэдэг тогтоо дүүргэж байгаа. За ингээд энэ бүх тогтоо маань дүүрсэн байгаа. Тэгээд энэ тогтоонд маань ингээд дүүрээ 505,000 төгрөг цугларсан байгаа. За тэгээд ерөнхийдөө энэ мөнгүүд яаж бүрдсэн бэ гэхээр 7 хоногийнхаа хэрэглээний мөнгнөөс зарцуулдаг хэрэглээнийхаа мөнгнөөс боломж бололцоогоор аль бололцоотой хувилбараар инлүүгээ одоо сэм хин авч хийгээдсэн гэсэн үг. Тэгэхээр бол ерөнхийдөө айгүй зүгээр юм бэлээ бас одоо яг ингээд зориулж санамсаргүйгээр ингээд ийм хоримтлал бараг үүсгэсэн гэхэд болно. Тэгээ та нарын мэдж аашлан сүүлийн хэдэн 7 хоногийн хувьд гэх юм бол нөгөө нэг 5,000 төгрөгийг төсвөлөөд нэг 35,000 төгрөг гэдэг төсвөлөөд ийшээ хийгээд гисэн тийм. За тэрнээс бусдаар бүх мөнгө нь одоо нөгөө хэрэглээний мөнгөөсөө сэм авч хийсэн гэсэн. За тэгээ одоо ингээ ганцхан тогтворцсон байсан будаад. За ингээ бүх өдөр маань дуусаж байна. Тэгэхээр энэ чинь өдрөө очиж 2023 оны 06 сарын 8-нд дуусглаа. Ингээд нэг 100 тогтооны чаленжаа дуусглаа. Yay! За одоо тэгэхээр энэ 100 тогтоогоо задлана. За тэгэхээр ийм их мөнгө олж байна. Эхлээд нь довтуугаа цэгцлээд ийшээгээ хийчи. Тэгээд юу яана. Тэгээ мөнгөө цэгцлэе.
За ингээд 100 дохтой маань дахиад ашиглахад бэлэн боллоо. Бараг хэрэглээгүй юм шиг зүг зүгрээд. За энийг ашиг хийчихнэ. За одоо энэ мөнгнүүдээ ангилна ихнээсэн сайхан. За 5000 төгрөг өгчий. Энэ тэндээсээ гоё 5000 төгрөг суулж гарч ирэх яг нэг эрдэнэ сулж байгаа юм шиг аа. Ингээд 100 төгтөгөө өөрөө задлана гэдэг чинь өөрөө цаанаа айгу гоё мэдрэмж байдаг. За нэг шиг энэ 100 төгтөнгөөс 10,000.
За ингээ бүх мөнгнүүдэд янзлаа дуусчлаа. Одоо энэ мөнгөө тоолно. Ийм их мөнгө болсон байна.
33 гэдэг чинь нэмэх нь 3000. $500 4,500 олчих юм. Дотоод халцсан баг та. Дахиж тоолно гэсч бүр залхуурчлаа. За ямар ч байсан 500 5,000 болох хэвээр. За тэгээд би одоо шууд банкн дээр очиод бүхэлдүүлээд юу ачин. Тэгэхдээ бас давхар хэд болж байгаа давхар тоолуулаа тий. Эсвэл нэг 500 төгрөг анхнаасаа ийшээгээ мөнгө ихтэй дутуу хийсэн болов гэдгээ сайн мэдэхгүй байна. Тэгэхээр ямар ч гэсэн 500 5,000 төгрөг болох хэвээр. За тэгээд ямар ч гэсэн банкн дээр очиод хэд болж байгаа нийт хэд болсон байна гэдгийг бас юм бичлэгийнхаа төгсөлд харуулчих. За тэгээд одоо банк